Сайн мэцэн үү? Би бүхэн та бүхэндээ кинон дээрх машин, зэвсэг гэх мэт технологиудын тухай сонирхолтой баримтуудыг хүргэдэг билээ. Тэгвэл бид энэ удаагийн нэвтрүүлгээр кино дээрх ном сумыг бодит ном сумтай харьцуулан хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн тун сонирхолтой баримтуудыг сонсон бидэнтэй хамтаагаарай. Бид бүхэн орчин үеийн тулаантай кинонуудыг үзэж байхад эрт дээр үеийн зэвсэг болох ном сумыг ашиглан тулалдаж буй бааtruуд ихээхэн гардаг билээ. Юутаж бүгдээрээ тэдний хэрэглэж буй ном сумын талаар сонирхолтой баримтуудыг хамтдаа мэдэж авцгаая. Тус нэвтрүүлэгтээ ном сумын төрлүүдийг англи хэлээр нэрлэснийг анхааруулах байна. Ном сумтай баатар гэхээр юун төрөнд Робин Гуд санаанд орж ирдэг билээ. Тэгэхээр түүний хэрэглэдэг ном сумыг Лонг Бав хэмээн нэрлэдэг байна. Бүр шин чулуун зэвсгийн үеэс үүсэлтэй энэхүү урт ном сумны хэмжээ нь ийм урт байгаа шалтгаан нь бариу хугарахаас сэргийлсэн шалтгаантай ажээ. Учир нь тухайн үеийн ном сум нь тусгай материалаар биш, харин байгалийн гард орох материалаар хийгддэг байсан тул амархан хугарчдаг байв. Тиймээс ном сум урт байх тусам илүү тахих боломжтой болж, ингэснээрээ хугарах магадлал нь багасдаг ажээ. Мөн урт ном сум нь хийхэд маш хялбар бөгөөд зүгээр л ард иргэд өөрсдөө ч хийждэг байжээ. Гэвч хэмжээ нь дэндүү урт учраас энэ тэндгүй авч явахад төвхтөө байдаг төдийгүй урт байх тусам сумыг татах зайн багасж, харавсан сум нь маш удаан болдог. Ингээд бодохоор ийм ном сумыг маш чадварлаг ашигладаг байсан Робин Гудыг магтахаас ч өөр аргагүй юм. Урт ном сум нь түүхэндээ хамгийн удаан хугацаанд ашиглаж ирсэн зэвсэгтэй тооцогддог. Эртний дайн тулаантай кино болгон дээр л гардаг. Хэдий зохиол хийсвэр кинонууд ч гэлээ бүгжний эзний Леголас болон Аватарын Нейтрийн нарч гэсэн урт ном сумыг ашигладаг. Тэдгээрээс нейритигийн ашиглаж буй ном сум нь кинон дээрх ном сумууд дундаас хамгийн урт нь болов уу хэмээн бодогдно. Үлсэглэн тоглоом кинон дээрх Кэтнисийн ашиглаж буй ном сум нь Рикюру хэмээх ном сум ажээ. Ерөнхийдөө ном сум гэхээр л шууд санаанд орж ирдэг ном сум байгаа биз. Тус ном сумны хувьд харуулж буй зүгийнхээ эсрэг тийш нугарсан хэлбэртэй учраас энэхүү Рикюру буюу дахин морьсон ном гэх нэрээр алдаршжээ. Энэхүү номыг илүү боловсронгүй аргаар зориултын тусгай материалаар зохион бүтээдэг учраас илүү сайн харавдаг. Мөн сумыг татах зайн харьцангуй их учраас сумыг маш урдтай хол харваж чаддаг. Харин хин дуртай нь хийчих боломжгүй бөгөөд мэргэжлийн төвшөнд гараар хийх эсвэл үйлдвэрийн аргаар зохион бүтээгддэг. Үлсэглэн тоглоомын Кэтнис нь өөрийн нутагтаа ан хийж буй тус хэсгийг харахад урт ном сумыг ашигладаг бол тулааны үеэр яах аргагүй Рикюру ном сумыг ашигладаг. Мөн Avengers-ийн Hawkeye-ийн хувьд ч гэсэн Rikuru номыг ашигладаг бөгөөд түүний ном нь зөвхөн Avengers дээр л харах боломжтой Marvel-ийн ертөнцийн зэвсэг юм. Боддоор байт харвааны тамирчдын ашигладаг ном нь Rikuru ном юм. Гэснээс Legolas бүгжний эзэн кинон дээр урт номыг ашигладаг бол Hobbit зураг дээр илүү гоёмсог хэлбэртэй Rikuru номыг ашиглаж байгаа харагдана. Rainbow кинон дээр гардаг ном сумыг сайтар анзаарвал номын үзүүр хэсгүүдэд илүү боловсронгуй технологиуд харагддаг. Тэгвэл энэ төрлийн илүү боловсронгуй хийцтэй номыг компаунд ном гэдэг ажээ. Мэдээж урд өмнө нь байгаагүй илүү дэвшилтийг харуулсан бөгөөд өмнөх ном сумуудын хурдыг бодвол 40%-аар хурд нь сайжирчээ. Эцдээ компаунд номыг ам болон кино бүтээл гэх мэт зүйлс ашигладаг бол харин Rikuru номыг спортод ашигладаг байна. Rainbow кино дэлгэцэндээ гарсан даруйд түүний хэрэглэж байсан ном сум маш их алдар нэрийг олжээ. Rainbow Edition хэмээх тусгай загварыг хүртэл гаргаж борлуулж байжээ. Харин Rainbow Parody-ийн элгэлсэн тус киноны хэсэгт ч гэсэн Rainbow-тэй адил загварын номыг ашиглажээ. Blade 3 кинон дээрх Abigail-ийн хувьд ч гэсэн компаунд номыг ашигладаг. Тэгвэл хамаагүй илүү дэвшилтэд ертөнцид амьдарч буй Hawkeye яагаад компаунд биш харин Rikuru номыг ашигладаг бол? Уг нь бол компаунд ном нь төдийлөн хүч шаардахгүйгээр сумыг маш хурдтайгаар харуулж чаддаг. Гэвч нэг асуудал нь сумыг харуулах хурд нь харуулж байгаа эзнээс нь үл хамааран номондоо хязгаарлагддаг. Харин Rikuru ном нь ашиглаж байгаа эзнээсээ хурд нь хамаардаг. Мөн компаунд ном нь сумаа тааруулахад цаг их авдаг.
Тиймээс түргэн шуургай байлдах шаардлагатай ойр ойрхон олон сумаар харвдаг Hawkeye-ийн хувьд Recurve ном нь илүү тохиромжтой. Гэхдээ тоорын 1-р ангиар Hawkeye хамгийн анх дэлгэцнээ гарахдаа Compound номтойгоор гарч байжээ. Эцэстээ ном сумын дайн хэмээх солонгос кинон дээр тусгайлан гарааргаар хийсэн Recurve ном гардаг. Ерөнхийдөө солонгосчууд ном сумыг маш сайн бүтээсээр ирсэн гэлцдэг. Номын хэмжээ нь богино учраас сумыг татах зайд богино. Мөн сумыг хурдтайгаар хол хараахад тун тохиромжтой байдаг ажээ. Харин онцлогийн хувьд сумыг харуулахдаа сумыг тогтоон баригч ашиглан богино сумаар яг л буугаар буудаж байгаа мэт хүчтэй харвах боломж хүртэл байв. Мэдээж богино жижиг хэмжээний ном сумууд нь авч явахад авсаархан. Дээрээс нь нэмээд сум нь жижигхэн учраас хаанаас харавсан эсэх нь мэдэгдэхгүй ажээ. Та бидний харж буй бичлэгт Японы үндэсний ном сум гарч байна. Хэмжээний хувьд ямар их урттай байгаа нь хачирхалтай. Тиймээс сумыг татах далайцсан ч гэсэн асар хол байж таарна. Эцэстээ манай монголчуудын хувьд ном сумыг дунд чулуун засгийн үеэс буюу арай эрт хэрэглэж иржээ. Iron Man 1 кинон дээр хүртэл монголчууд ном сумаар дэлхийн талыг эзэлж байсан талаар дурддаг. Ингээд бодоход хэдий улс орон болгон ном сум ашиглаж байсан боловч улс орнуудыг байлдан эзлэхдээ хамгийн чадварлаг ашиглаж байсан улс нь монголчууд байв. Монголчууд Recurve төрлийн номыг ашиглаж байжээ. Эдүгээ хүн нүгийн үеийн олдвор бүхий 80 гаруй ном сумны олдвор байдгаас 10 гаруй нь бүхнээрээ байдаг ажээ. Монголчууд эрт дээр үеэс эхлэн ном сумыг хийхдээ маш нарийн арга технологиор хийж гүйцэтгсээр ирсэн бөгөөд хамгийн багадаа 6 сарыг зарцуулдаг байв. Ингэхдээ мал амтны яс, эвэр, хус мод зэрэг материалуудаар хийдэг байжээ. Эртний монголчуудын өвөг гэж үздэг хүннү гүрний үеэс улбалан ирсэн ном сумны соёл нь 13 дугаар зууны Монголын эзэнт гүрний үед дээд цэцэгтэй хүртэл хөгжижээ. Монгол ном сумын хувьд ч гэсэн сумыг харвах зайн тухайн харуулж буй хүнийхээ чадал тэнхээгээр явдаг. Багцаагаар 800-аас 1 км орчим газар хүртэл явсан түүхч байдаг. Монголчууд төмрөөр зэв хийхдээ маш олон янзаар хийдэг байсан бөгөөд их нэмгэн, хат сайтай, овор ихтэй, нэг үгээр хэлбэл хөнөөх чадвартай зэв хийдэг байв. Монголчуудын ашиглаж байсан сумнуудыг хөнгөн сум, галт сум, дуут сум, хүнд сум гэж ангилдаг байв. Хөнгөн сум нь холын тусгалтай дуу баг гаргадаг сумыг хэлдэг бол галтаа сум нь дайсны цэргийн хуаранг шатаах үүрэгтэй. Мэдээж энэ сумыг улс орон болгонд ашиглаж байсан. Харин монголчуудын брэнд гэж хэлж болох дуут сумыг монголчууд өөрсдөө анх зохиож байжээ. Энэ сум нь голдоо 3-аас 7 нүхтэй харавсан үед эсрэгэх дуг гаргадаг. Ингэснээр дайснаа айлгах, мөн дохио өгөхдөө ашигладаг байв. Хүнд сум нь ойрын зайд төмөр хуягтай зэргүүдийн хуйгийг нэвтлэн хөнөөх чадaltaй юм. Эммитээр 50 гаруй төрлийн сум зэвийг хэрэгэлдэг байжээ. Харин өнөө цаг үеийн монголчуудын нун сум нэлээд том хэлбэртэй, манж нарын уламжлалтай тун адил байдаг ажээ. 17 дугаар зуунаас хойш монголчууд манж цэргийн зэвсэглэлд шилжсэн байна. Сонноос дэлхийн 200 гаруй улсууд нум сумыг бид бий болгосон гэж үздэг. Тэдгээр дундаас хамгийн үнэний ортой нь Африк төв гэгддэг. Африк твийнхэн 60-аас 70 мянган жилийн өмнө агнуурын ном сум зохион бүтээж байжээ. Хамгийн эртний ном сумны олдрууд нь өмнөд Африкаас олддог. Хожим ном сум химийг зэвсэг нь Африк твээс энэ нутгийг Австрали, Аз, Европ даяар тархах явцдаа янз бүрээр хувьсан өөрчлөгдөж, улс орон болгонд өөрийн өнгө төрх, соёл уламжлал түүхийг илтгэсэн онцгой ном сумууд үүсэж эхэлсэн түүхтэй. Бидний бэлдсэн энэ удаагийн бичлэг танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд бичлэг таалагдсан бол лайк болон коммент үлдээгээрэй. Ингэсээр бид танд зориулсан энэ төрлийн бичлэгийг илүү түлхүү хүргэсээр байх болно. Хэрвээ та бидэнтэй холбогдсон ямар бичлэг үзмээр байгаа талаар бусад санал хүсэлтээ доор хаягаар илгээх боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.